Сайн байцгаана уу? За энэ удаатай би ганцаараа бичлэг хийхээр бэлэн болоод байна. Тэгингээ би тэмдэглэлийн дэвтэр чимэглэе гэж шийдсэн байгаа. За тэгээд ер нь бол өмнө би ингэж чимэглэж үзээгүй. Зүгээр өмнө үзчихсэн бичлэг рилүүдтэйгээ адилханаар өөртөө таалагдсан байдлаар чимэглээд үзье гэж шийдсэн байгаа. Та нар маань надтай хамт байгаарай. За охин маань яагаад энэ удаатай хамт бичлэг хийгээгүй вэ гэхээр өөрийнхөө нэг хувийн орон зайдаа өөрийн хүсснээрээ чимэглэнэ гэж хэлсэн учраас за энэ удаатай би ганцаараа байгаамаа. Тэгингээ би контент бичлэг хийж ихэлсэн зорилгоо нэг бичлэгтээ оруулна гэж боддог байсан. Тэрийгээ энэ удаатай ярья гэж шийдсэн байгаа. Контент хийх, бичлэг хийх болсон хит хитэн шалтгаан би. За хамгийн ихэнд болохоор охинтойгоо цаг гаргая гэж шийдсэн байгаа. За миний хувьд 2 хүүхэдтэй. Том хүүхэд маань энэрл охин маань юм байгаа юм. Та нар өмнөх бичлэгүүдийг маань үзчихсэн бол охин маань 8 настай. Би ээж болсноосоо хойш олон зүйлсүүдийг охинтойгоо хамт хийнэ гэж боддог байсан боловч нэг мэдхэд ажил төрөл инээдтэрэгээ тэгээ хүүхдүүдэд асрах, халамжлах гэдэг дээр илүү цаг зарцуулаад яг охинтойгоо хувьчилсан тэм цаг гаргаж болцох цагийг ерөөсөө огт гаргаагүй удцсан байна гэдгийг ойлгосон. Тэгтэл би уул нь бол охинтойгоо маш олон цагийг өнгөрөөж гой зүйлсүүдийг хийх юмсан гэж их боддог байсан боловч нэг мэдхэд би бүр яг энэ жил би бүр гинт нэг цохилсан юм шиг сансан байгаа. Хөөе манай охинч бүр 8-наас хүрсэн биз дээ. Цаг хугацаа чи ямар хурдан өнгөрөөд байгаа юм бэ гэд. За тэгээ охинтойгоо зориудаар цаг гаргаад болцохгүй бол завтай болоод тэгээ охинтойгоо цаг гаргана гэдэг ер нь бол боломжгүй юм байна гэдгийг ойлгосон. Ер нь бол би нэг тогтмол 7 хоног болгон болцоод явъя гэж бодож ирсэн. За гэтэл хэрвээ би өөрөө болцохдоо дуртай биш байх юм бол энэ болцоо ол тийм удахгүй дороо ингээд шантарчин болчин. Тэгэхээр би өөрийнхөө дуртай мөртлөө охинтой таалагдахад юу хийж болох вэ гэж бодож байгаад ямар нэгэн юм зүйлсүүд хий хамтдаа ингээд нэг юм гарын жижиг булчин ажлуулдаг ямар нэг юм хий гэж шийдсэн байгаа. Яа тэгвэл би өөрөө ийм зүйлд маш их дуртай учраас тэгээ охинтойгоо ярилцсан чинь манай охин бас маш дуртай байсан. Тэгээ бид хоёр хамтдаа хийж эхэлсэн юм байгаамаа. За тэгээд охины маань хувьд болохоор агшин цэгчүүдтэй уулзж явах үеэрээ яг хувьчлан надтай нэг уулзж ирсэн юм байгаа. Тэр нь юу юм гэхээр охины маань ангийн охтууд нь энэ жоохон ичимхий дөө нэг тийм өөрсдийн санаа бодлоо илэрхийлэхдээ жоохон тийм ич санаа зовоод байгаа болтой байна. Тийм болохоор эцгийн зүгээс та бүхэн маань анхаарч өгөөрэй. Аль болох ингээд нээлттэй байх тал дээр нь ямар нэгэн зүйлийг санаачлаад хийж өгөөрэй гэж хүссэн байгаа. За тэгээ энэнийхэн дагуу болохоор би охинтойгоо аль болох ингээд нээлттэй ярилцах гээд ингээ хичээсэн. За ер нь бол охин маань гэртээ байхдаа аав ээжтэйгээс суулж үлээдээ сайхан ярилцдаг боловч яг ингээд хүмүүстэй харилцахдаа жоохон ичээд идэг юм шиг санагдсан. Тийм болохоор тэрийг ингээд за чи одооноос эхлээд яар гэж хэлээд тулгаад болчдөг зүйл биш учраас охиныгоо аль болох дэмжиж яриулах тал дээр нь анхаарахын тулд контент хийж бас эхэлсэн байгаамаа. Тэгэхээр та бүхэн маань анзаарж байгаа бол би охинтойгоо контентын хувьд аль болох юм асуугаад ярилцахыг хичээгээд байгаа. Тэр нь охиныгоо бас нээхийг үйл явдлыг ингээд сонсдог, тэрийг дэмждэг гэдгийг харуулахын тулд хийгээд байдаг юм байна. За 3 дахь шалтгаан гэх юм бол яг охинтойгоо болцоод тэгээ сонирхолтой зүйл хийнгээ ярилцаад тэгээд зүгээр хувьдаа л тэгээд байж болох боловч яагаад би контент хийж эхэлсэн бэ гэхээр сүүлийн жилүүдэд нийгэмдэр ингээд өсвөр насныхны дунд маш их гинт хэрэгүүд гараад эхэлсэн. Тэгээд энэ бол миний хувьд ингээд ээж хүний хувьд маш их санаа зовсон, бас сэтгэл хөдлөсөн тийм асуудал байсан. Тэгээд миний хувьд хийж чадах зүйлсүүдийн нэг нь бол өөрийнхөө мэддэг чаддаг охинтойгоо ярилцж байгаа энэ зүйлсүүдээ бусдад бас хуваалцаад нэг ч гэсэн хүнд магадгүй надтай адилхан те яаж болцох уу, яаж охинтойгоо ярилцах уу гэдгээ мэдгүй байгаа хүнд магадгүй санаа өгөх зорилготой юм болов уу гэж бодож би анх контентыг хийж эхэлсэн байгаамаа. Тэгэхээр та бүхэн маань контентыг маань үзээд үнэхээр одоо өөртөө хэрэгтэй санаа байх юм бол амьдралдаа аваад хэрэгжүүлээд хүүхдүүдтэйгээ цаг гаргахтаа ашиглаарай гэж хүсмээр байна. За тэгээд миний хийсэн чимэглэл маань ерөнхийдөө агуулга нь намар гэхэд би хийгээд дууссан байх 2 зүйлс байгаа юм л да. Тэр 2 зүйлсээ нөөц дээрээ бичээд тэгээ ер нь намар гэхэд би ингээд цагаан кофе шопд суугаад хийгээд дууссан да гэж бодоод ингээд суужна гэж төсөөлөөд чимэглэлээ хийчлээ. Нөгөө хуудсан дээрх чимэглэл нь болохоор дээрээс нь харж байгаа мэтэр тэгээд дээгүүр нь шууд нисээд нүүдлийн шууд явж байгаа тийм агуулгаар
намрын цаг ирж байна гэдэг агуулгыг илэрхийлэхийн тулд нөгөө утсан дээрх чимэглэлийг нь хийлээ. За тэгээд анхны удаа учраас миний санаанд хүртэл тийм гоё басангүй. Гэтэ хамт байсан та нартаа маш их баярлалаа.